Ер нь ипотекийн зээлтэй иргэдийн дундаж орлогын түвшийг харах юм бол сая 500 мянгаас дээш орлоготой өргөд нийтлэх нь хамрагдсан байгаа. Ипотекийн зээлийг одоо 6 оруулж эхэлснээрээ энэ хэмжээ буураад ерөнхийдөө бол сая 200 сая 300 мянган төгрөгийн орлоготой иргэд бол хамрагдах боломж нь бол бүрэн хангагдаж байгаа. Тэгэхээр үүнийгээ дагаад мэдээж бага орлоготой иргэд бол одоо банкны дээр хандах эрэлтийн хэмжээ бол дагаад нэмэгдэж байгаа асуудал байгаа. За барилгын байгуулалтын ямаас барилгын хөгжлийн төвтэй хамтраад бол орон сууцны нийлүүлэлт талын судалгааг бол хийж байгаа. Энэ судалгаагаар бол орон сууцны үн тэгээд одоо юу гэдэг нийт хэдэн айлын орон сууц зах зээл нийлүүлэх зэрэг бол тоо бол гарсан. Ер нь бол улсын хэмжээнд бол 2021 оны жилийн эцсийн байдлаар бол 20 мянган гаруй айлын орон сууц ашиглалтанд орохоор төлөвлөгдөд байна. За орон сууцны үн бол ипотекийн зээлийн хүүг бууралтай холбоотой өссөн зэрэг бол тодорхой хэмжээний асуудлууд бол иргэдийн дунд яригдж байгаа. Одоогийн байдлаар бол яг энэ байдал бол одоо барилгын салбарт төдийлөн бол орж ирээгүй. Яг нь барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор орон сууцны үнийн өсөлтөнд бол тодорхой хэмжээний бол бага зэрэг өсөлт бол байгаа. Гэхдээ энэ бол өөрөө инфляцийн түвшин болон хэрэглээний үнийн индексээс доогуур хэмжээний өсөлт болохоор энэ бол байж болох хэмжээний өсөлт байна. Ер нь бол манай одоо юу гэдэг юм сая судалгаа хийсэн шүү дээ. Бид судалгаас ингээ харахад нийт одоо юу гэдэг зах зээл дээр борлуулалтад орон сууцны дундаж нь 2 сая 400 мянган төгрөг байна. Гэхдээ энэ дээр чинь мэдээж хотын төвийн нэг өндөр үнэтэй орон сууцнууд орсон байгаа. Хотын захуудаар бол хэн бүртгэд орон сууц зөндөө байна. Жишээлбэл Яармаг одоо Сангай хайрхан Баян зүрх дүүргийн хвцээ бол орон сууцнуудын дээд нь бол 2 сая 200 мянган байна. Тэгэхээр чинь одоо сая 200 мянган төгрөгтэй иргэд чинь сард бол нэг 450 мянган төгрөгийг бол ипотектал төлөх боломжтой гэсэн. Тэгээд тэр чинь одоо 30 жилээр авч байгаа гэдэг үзэхээр мань хүн бол нэг 70 80 90 сая төгрөгийн зээл авах боломжтой байгаа. Тэгэхээр чинь тэр чинь одоо хэдэн төгрөг вэ гэхээр за 2 саяар гэж үзэж чинь 40-50 м квадрат орон сууц байна. 50 м гэдэг чинь яг л дундаж 2. За барилгын байгуулалтын яамнаас бол яг морингийн даваа орчимд бол залуус төслийг бол хэрэгжүүлж эхлэв байна. Энэ төслийнх нь газар нь бол өөрөө төрийн орон сууцны корпорацийн өмчийн газар дээр бидэд бол одоо тухайн орчмын хөгжлийн эрхлэлүүдээр уялдуулаад инженерийн дэдцийн хангамжийг шийдвэрлээд тэрэн дээр бол одоо төр хувийн эмчлийн түншлэр хямдралтай орон сууцуудыг бол барьж иргэдийгээ оруулнаа. Дээрээс нь мөн тэр хэвд бол орон сууцыг төлөвлөхөөс гадна мөн тухайн орчмыг бүтнээр нь төлөвлөх буюу орон сууц, авто зам, ажлын байр зэрэг төслүүд бол давхар төлөвлөлөөд явж байгаа. Ер нь бол улсын хэмжээнд бол 3900 4000 орчим айлын одоо төрөөсийн орон сууцны сан бол одоо бүрдүүлсэн байна. Нөгөө талдаа бол судалгаараас харахад бол 30 мянга гаруй иргэд бол төрөөсийн орон сууц хамрагдъя гэсэн тийм хүсэлтийг бол ирүүлсэн байгаа. За манай яамнаас мэдээж энэ нөгөө төрөөсийн орон сууц гэдэг чинь өөрөө ямар ч ашиг олохгүй дээрээс нь өөрөө алдагдaltaй байдаг зүйл. Тэгэхээр энийг бол мэдээж урт хугацааны нэг хөнгөлөлттэй зээл гэдэг юм эсвэл тодорхой хэмжээнд татаасын хөрөнгө хэрэгжүүлэх боломжтой. Яг барилгын байгуулалтын яамнаас бол одоо бүгд найрамд хотод ард улс бүгд найрамд Солонгос улс, зам Азийн хөгжлийн банк, Европын цэргийн босолтын банк зэрэг байгууллагатай хамтарч байгаад одоо нийслэлийн хэмжээнд бол хөдөө орон нутгийн хэмжээ тодорхой хэмжээний төрөөсийн орон сууцны сангуудыг бол байгуулж тавьж эхлүүлж байгаа. Урьдчилан байдлаар яг гэрээ нь байгуулагдаад ажил нь эхлэх гээд одоо бэлэн бодолтой гүйцэтгэх тэмдэгтийн сонгон шалгаруулалт явж байгаа 18 мянган айлын төсөл бол эхлэе явж байна. Скватар дүүргийн 7 дугаар ногооно орчимд бол 1800 айлын орон сууц байгаа. Хаавал дүүрэгт бол 5000 гаруй айлын орон сууц. Сонгой хайрхан дүүргийн 1-р Баян голын орчимд бол 2000. За тэгээд Азийн хөгжлийн банкны төслөөр бол тодорхой хэмжээний Улаанбаатар хотын төлөвлөлтүүд дэд хүүд дээр нэг 1000 айлын төрөөсийн орон сууц төслүүд бол хэрэгжихээр төлөвлөгдөд явж байгаа.